За бүгдээрээ сайн бацгаана уу. За харамсалтай нь сүүлийн үед E7 гэдэг бизнес болоод хохирлоо гэсэн маш олон хүмүүс биднэрлээс холбогдож байгаа. За энэ тал дээр бол бид нар ямар нэгэн зөвлөгөө одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөө гэдэг үйл ажиллагааг одоо бид нар ямар нэгэн хариуцах боломж бол байхгүй. За бид нар өнгөрсөн жилээс л хойш лайваараа бусад мэдээллээр уцаар залгаж байгаа хүмүүс ч гэсэн байнга л хэлж байсан. E7 гэдэг визээр Солонгос гарах компани нь ийм зөвшөөрөлтөй байх ёстой. Солонгост байгаа компани ийм боломжтой байх ёстой. Ийм хүмүүс л гарах боломжтой. Энэ хүмүүс бол чадахгүй шүү гэдгийг би бүр лайваараа зөндөө хэлж ирсэн. Өнгөрсөн жилээс хойш одоо манай пэйж хуудас нэг ч лайк нэмэгдэхгүй бандуулцсан л байгаа. Гэхдээ би бол энэ дээр одоо айгаа ч юм уу эсвэл одоо тэр хүмүүсээс бусдаас одоо санаа зовсонтой бол дугуй байгаагүй. Өдийг хүртэл одоо хүмүүст хэлж байгаа. За ингээд нэгэнд одоо тодорхой болсон. Энэ хүмүүс бол чадахгүй боллоо гэд. Хичнээн мянган хүмүүс хичнээн тэр бомонд төгрөгөөр хохирчод байхад энэ тал дээр ямар нэгэн хариу шийдвэр, ямар нэгэн юм авахгүй байгаа нь бас миний талаар эргэлзээтэй байгаа. Тэгээ өнгөрсөн жил хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамн дээр би өөрийн биеэр очиж байхад бас л тодорхой хариу илээгүй. За ингээд бодохоор бид нар яах ёстой юм? Ер нь цаашдаа яаж явах ёстой юм? Бид нар хин нэгнээс одоо буруу хаахаасаа илүүгээр бид нар өөрсдөө судалгааг маш сайн явуулах хэрэгтэй байх нэ. Солонгос руу сургалтаар явбал яах вэ? Аяллаар явбал яах вэ? Тийм ээ? Ямар чиглэлээр, ямар визээр